би өнөөдөр яг өнгийн харандаа худалдаж авахдаа юу анхаарах вэ гэдэг зөвлөгөө өгч байна. За энэ харандааг за ханд татлаад яг ямар хөө зүйлийг за харандаа татлаад аваад үзэхээр одоо энэ олон өнгнүүдээс аль нэг нь буюу за би шууд хэлийн шар өнгийн шүү. За цагаан цаасан дээр шар өнгийн л зураад үзчих. За шар өнгө нь хэр гоё тод өнгө өгч байна вэ гэж нараа. Шар өнгө нь хэр гоё тод өнгө өгч. За энийг л харчих юм бол бос өнгнүүд нь тэрэнгүү жишээ нь ногоон өнгө гэж арай илүү тод учраас маш гоё өнгө өгнө. Угаасаа тод гоё өнгө өгнө тийм. Тэгэхээр шарын зураад үзээд үнэхээр гоё гарч явах юм бол за энэ харандаа бол цаашаа гоё гарах нэ гэж шууд ойлгоод харандааг нь авч болно. За магадгүй сая би ингээд дарж үзчихээ. Ингээд үзэж байхдаа яасан гэдэг жоохон чангахан дарж үзсэн байгаа албаар. Тэр үед энүүгээр ингээд хугараад байх, үзүүр нь хугараад байх юм бол энэ харандаа үйлдвэрлэгдээ удацсан хатаад одоо энэ үзүүр нь хатцсан гэсэн үзүүлэх болгонд ч хугарах учраас тийм харандаа болгох хэрэггүй. За харандаа үзүүлж байхад харандааны үзүүр хугараад гурван шалтгаан байна. Нэгдүгээрх нь яах вэ гэхээр үнэхээр харандааны чинь энэ үзүүр нь хатцсан. Хоёрдугаар хийгдсэн материал гадна хийгдсэн байгаа энэ мод ба штэ тийм модын мод нь энэ их баг байдаг шүү. За үйлдвэрээсээ ингээд ширхгэн сүрээд орсон байж байна. Яаж үзүүлсэн, ийшээ үзүүлсэн ч ширхгэн сүрцэн учраас угаас өөр хугараад идэг. За нөгөөх нь яах вэ гэхээр үзүүлэгч нь мохоо.